За бүгдээрээ эхлээд интернетээс тухайн танилцуулганд орох мэдээллийг хайж үзье. За би бас дахин ашиглах гэсэн сэдв сонгож авсан гэдэг үзье. Ашиглах. За тухайн сэдвээ бид нэр ингээд бичээ тайдаг юм уу? За тэгэхээр хаягдлаас болон борооны усыг дахин ашиглах гэсэн хайлтууд ингээд гараад ирсэн байна. За тэгэхээр би яг тухайн өгүүлбэрийг яг энэ хിവэрээ орсон үг хайж болохын тулд хоёр талд ингээд хаалт буюу тавьж гэдэг юм. За тэгэхээр бас дахин ашиглах гэсэн үг яг бүхлээрээ орсон бүх хайлтуудыг гараад ирнэ гэсэн үг. Саарлагаас дахин ашиглах. За үйл ажиллагааны хаягдл усыг дахин ашиглах. За энэ сэтгэлийн усны нөөцийн үнэгийн байлуулан ус дахин ашиглах хэрэгцээ шаардлага гэдэг. За тэгэхээр тавьжгийн дотор тухайн өгүүлбэрийг бичснээр зөвхөн тухайн өгүүлбэр бүтнээрээ байгаа хайлтуудыг гаргаж ирдэг гэсэн үг. За би сэтгэлийн усны нөөц гэсэн эндээс мэдээллүүдээ олж авъя. За интернетээс мэдээлэл хуулж оруулахдаа за курсороо хангийнханд байрлуулад маусны дараад жирэх байдлаар тухайн зүйлийг копидна. За маусаар дараад копид дарж болно эсвэл Ctrl+C төвчлөөр дараад тулчилно. За эндээс гадна за бид нэр интернетээс зураг хадгалж авахдаа маусаар дараад за save image гэж хадгалж авдаг юм аа. За тэндээс гадна copy image гэж копидоод за тухайн зургаа энд бас гаргаж ирэх боломжтой байдаг. За би гаргаад ирэх боломжтой. За энэ арын утсан дарсан. За ингээд хэмжээг нь жижигрүүлээд өөртөө яг нийцтэйгээр ашиглах боломжтой байдаг. За ингэж зургийг заавал хадгалахгүйгээр ингээд копидод оруулаад ирчих болдог. За би дөнгөж зэний вебсайтн дээрээс энэ бүх мэдээллүүдийг копидод оруулаад ирсэн байна. Дэлхийн усны нөөцийн үнэгийн байдал. За энэ болохоор Монголын мягны сорилтын сан гэсэн вебсайт, веб хуудас байна. За интернетээс бид нар мэдээлэл хуулж ирэхээр доогуур юм зураастаа гарах тохиолдол маш их байдаг. За энэ яагаад байна вэ гэхээр компьютер дээр тухайн хэлийг ямар хэл дээр таньсан байна вэ гэдгээс хамаардаг гэсэн үг. Тэгээд тухайн бичвэр англи хэл дээр танигдсан байгаа учраас доогуур улаан зураастаа гарч ирсэн байна. Тэгэхээр бид нар зүүн доод болонд байгаа энэ language буюу хэлний сонголтны дараад тухайн бичвэр ямар хэл дээр бичигдсэнийг компьютерт таниулж өгөх шаардлагатай байдаг гэсэн үг. За одоогоор англи хэл дээр гэж танигдсан байна. За монгол кирилл гэсэн сонголтыг сонголоо. Окей. За ингээд тухайн доогуур гарсан улаан зураас буюу алдааны мэдээлэл арилжна гэсэн үг. За одоо бүгдээрээ танилцуулга хий. За нэгдүгээрт пэйж layout гэснээс цаасны хэмжээг A4 болгоно. За A4 болгоно. За цаасыг хэвтэй болгоно. За босоо болгосон байна. Босоод хэвтэй болголоо. За нугламж танилцуулга агч авшраа цаасыг хэвтэй болгоно. За захаас авах зайг. За custom Americans гэдэг дээр дараад бүх зайг 1.5 болгож тохируулна. За нүд хооронд шилжихтэй 5 төвчлөөр дарна. 1.5 1.5. За бүгдээрээ 1.5 см-ээр тохируулна гэсэн. За хэрвээ захаас авах зай болон цаасны хэмжээнд дээр нь сантиметр гэсэн үг биш инч гэсэн тохиргоо гарч ирэх юм бол файл зэсний options гэж ороод advanced за энэ хэсгээс тухайн сантиметр буюу display гэсэн хэсэгт эндээс инч гэсэн байх юм бол сантиметр гэж тохируулдаг гэсэн. За display хэсгээс эндээс инч эсвэл сантиметр гэсэн тохиргоонуудыг өгдөгөө. За сантиметр гэж тохируулаад окей таарна. За одоо тухайн бичвэрээ 3 баганд хуваана. За энд багны сонголтууд байна. 2 3 за тэгээд зүүн талаасаа хуваах, баруун талаасаа нэг хуваах гэсэн сонголт. За тэндээс гадна за more columns гэсэн дээр дараад би энэ дээр бусад тохиргоонуудыг гэж үзсэн. За би багнаа 3 хуваана. За энэ тусгаарлах зурвасыг гаргаж ирэх хэсэг. За энэ өргөний хэмжээг хэд болж тохируулах уу? Гэвчлэн энэ дээр ингээд тохиргоонуудыг хийнэ гэсэн. За энд ингээд өргөнийг тохируулахад ард урт өөр автоматар тохирдог байгаа. За ингээд тухайн бичвэрийг би 3 баганд хуваалаа. За энэ тухайн гарчиг байна тийм үү? Тэгэхээр нугалмал танилцуулган дээр гарчиг хамгийн арын хуудсан дээр байдаг. За тэгэхээр за
энд хамгийн бичвэрийн төгсгөл би курсороо байрлууллаа. За нүүр хуудсыг хийхдээ бид нар энэ текст боксоос ашиглаад хийх боломжтой. За бид нар бэлэн загвар ашиглаж байгаа тохиолдолд бэлэн загвар дээрх бичвэрийг арилгаад өөрөө загварыг бичээд оруулах боломжтой. За энэ дээр байгаа хичээлийнхаа гарч ирэх хуулж оруулъя. За ингэхдээ би тэр чигт нь авах учраас cut хийчихнэ. За cut хийгээд and control v paste хийх. За тухайн бичвэрийн хэмжээг жижигрүүлнэ. За яг өөртөө нүдэн нийцтэйгээр жижигрүүлээд хэлбэрчүүлээд янзлж болно гэсэн үг. За мөр хоорондын зай гэж шахах юм. За дэлхийн усны нууц. За эндээс мөр хоорондын зайг тохируулж болно. За энэ хэсэгт нь болохоор тухайн бичвэрийг хэдэн хийсэн эсвэл ямар албан байгууллагаас тухайн бичвэрийг хийж байгаа вэ гэдгийг бичээд явна гэсэн. 02 сарын 11-ний дугаар энэ бичлэгийг 11-нд хийж гаргаж ирсэн 11. За ингээд бусад тохиргоонуудаа энэ дээр ингээд бичээд өгөх боломжтой гэсэн үг. За мөнгөний төсөл сургууль. За энэ хэмжээд гаргахаар том харагдана. Мэдээж хэрэгэнд би дэлгэцээ жижигрүүлсэн байгаа учраас тоор гэж харагдаж байгаа. За эндээс өнгийг нь бас арай тод өнгөөр сонгох боломжтой байгаа. Мөнгөний төсөл сургууль. За уусгаад илүү хүүхэн өнгөөр ч юм уу гүн хүүхэн өнгөөр сонгоод өгч. За ингээд энэ нүүр хуудас болчлоо. За арын одоос за энд бид нэр зураг оруулсан байгаа. За зургийг доош нь зурган дээрээ дарлаа. Маусыг дараач ихээр тоон зургийг зөөдөг байгаа. За энд байгаа хоосон зайлж халаа. За манай дэлхийн гадаргын 71% ус эзэлдэг гэсэн хэсгийг хэлбэржүүлээд илүү гоё хэлбэрт оруулъя. За энэ ингээд тухайн бичвэрийг идэвхжүүлэхээр стайл буюу энд хэлбэрүүд гарч ирдэг байгаа. За эндээс ингээд бэлэн загварыг сонгох боломжтой. За энэ хэсэг гэсэн үг. За тэндээс гадна би эндээс бусад өөр тухайн бичвэрийг идэвхжүүлэх учраас төсөөлөл гэдэг хэлбэрт ороод тавьчихлаа. За ингээд тухайн бичвэрийг эндээс хэлбэрт оруулж болно. За тэндээс гадна insert гэсний word art за home гэсэн нь бас энд байгаа. За эндээс бас хэлбэрт оруулах боломжтой. За энэ тухайн бичвэрийг яг ямар хэлбэрт оруулахаа эндээс ингээд сонгоод өгөх боломжтой гэсэн үг. За энэ яадаг вэ гэхээр тухайн бичвэрийг яг ингээ хоёр талаас нь шахаад нэг баганд багтаах. Бичвэр байгаа. За энд өргөнийхэн хэмжээг тохируулж өгч болно. За 150%-тай. За тухайн бичвэр тэгээд өргөн болж байна тийм үү? За гих мэт тохиргоог өөртөө нийцүүлээд хийх боломжтой. 71% гэдгийн өнгийг нь соллоо. За тэндээс гадна. За энэ хэсэг зургийг оруулчлаа. За түнчлэн гэсэн үгний дэвсгийг идэвхжүүлээд би энд толгой үсэг оруулъя. Тэнд бол заавал тухайн бичвэрээ буюу тухайн үсгээ идэвхжүүлсэн байх шаардлагатай. Word art-аас дурын загвараа сонгох боломжтой. За ингээд энд нэг хэлбэрчүүлэлт оруулчлаа. За энэ хэсгийг бас тодруулъя. За 1950 онд 10-аас SD шүүх хамтаа цор ганцад Нью-Йорк хот байсан гэсэн мэдээлэл байна. За энийг ингээд тодруулчихна. За одоо бүгдээрээ интернет дээр байгаа хэд хэдэн график буюу эдгээрийг хийж үзцгээе. За энийг за нэгдүгээр дэлхийн ус ашиглал гэсэн графикийг оруулж үзцгээе. За одоо бүгдээрээ график диаграмуудыг оруулж үзцгээе. Дэлхийн ус ашиглал гэсэн энэ хэсгийг оруулж үзье. За энэ харагдаж байгаа. За insert-ний smart art хэсгээс оруулдаг байгаа. Smart art.
За эндээс өөрөө ингээд дурын загварыг сонгох боломжтой гэхдээ бид нарт эхнээсээ дахиад эхлэе. За одоо бүгдээрээ дэлхийн улс ашиглалт гэсэн зурган дээр байгаа графикийг оруулж үзье. За ийм хэлбэртэй харагдаж байна. За ангийн тулд инсертсний чарт хэсгээс сонгох байгаа. За бүр их хэлбэртэй байна. За ингээд сонгоод оруулаад байна. За ингээд сонгоод оруулаад ирэхээр хүснэгт оруулж ирдэг байгаа. Хүснэгтэн дээр тухайн мэдээллүүдийг бичиж өгнө. За энэ гарчиг гэж байна. Дэлхийн улс ашиглалт. За энд юу бичих вэ гэхээр за дэлхийн улс ашиглалтаа хөдөө аж ахуйг газар тариална. За хэд өгнүүдийг авчилж бичлээ. Хайж үйлдвэр. Үйлдвэрлэл. За мөн хүн амын унд олон бас хэрэглэн. За унд олон ахуйн хэрэглээнд ашигладаг байна. За илүү байгаа мөрийг яах вэ гэхээр доод улан дээр нь курсороо байрлуулад дээшээ чирчин. За тэгэхээр ингээд зөвхөн идэвхтэй байгаа хэсгүүд гараад ирнэ гэсэн үг. За энд хувиудаа бичиж өгье. Хөдөө аж ахуйд дэлхийн улсын нөөцийн 60%-ийг. За энэ дээр бичиж өгч шүү. 60%-ийг ашигладаг байна. Аж үйлдвэрлэлд 19%-ийг. За харин хүн амын унданд 12%-ийг ашигладаг. За ингээд хүсэгтээ оруулсныхаа дараагаар плюс дараад гарчна. За одоо бүгдээрээ томруулаад хэд хэдэн тохиргоо хийж үзье. За өнгө сонгохдоо change colors гэсэн хэсгээс өнгийг сонгоно. За мөн өөрт нийцтэй өнгийг сонгоход оруулах боломжтой. За цэнхэр өнгийг сонголоо. За тухайн энд бас id elements гэсэн хэсэг болно. Энэ дотроос би бас нэмэлт хэд хэдэн загваруудыг сонгох боломжтой байдаг. За тэгвэл эндээс за тухайн энэ тайлбарууд нь баруун талдаа гарах уу, зүүн талдаа гарах уу, эсвэл дээрээ доороо гэх мэтчлэн тохиргоонуудыг тохируулах боломжтой. За хувь гаргаж ирэхдээ энэ data labels гэсэн хэсгээс тухайн хувь хаанаа гарч ирэх үү, ямар хэлбэртэй гарч ирэх үү гэдгээ эндээс сонгох боломжтой. За мөн гарчийг эндээс гарчиг оруулах уу, хаана байрлуулах уу гэсэн хэсгүүдийг сонгож болно гэсэн үг. За би эндээс гадна бас бичвэрийнхаа өнгийг нь формат хэсэг дээрээс бас өнгийг нь өөрчлөх боломжтой байдаг. Эндээс гадна бас хүндсэн дээрээс эндээс өнгөө бас өөрчлөөд сонгох боломжтой. За ингээд график оруулаад үзлээ. За дараагийнх нь. За бид нэр энийг оруулах учраас энийг ослооч. За одоо энд за цэвэрлсэн усыг дахин боловсруулах буюу за энэ ус ашиглалтыг за эндээс за нэг таталт байгаа юм байна. За цэвэрлсэн усыг дахин ашиглах салбарууд гэсэн байна. За энэ бүдүүрч маягаар оруулсан байна. За бүдүүрч оруулахдаа инсертсний smart art командаар оруулдаг байгаа. За энэ жишээн дээр оруулъя. За энэ эхний хэсэгт цэвэрлсэн ус. Цэвэрлсэн ус. За энд цэвэрлсэн усыг нэгдүгээрт ашигладаг салбарууд баталгаанд ашигладаг байна. За хоёрдугаарт за үйлдвэр. За төрөл бүрийн үйлдвэрт цэвэрлсэн усыг ашиглана. За гүний ус нөхөн сэргийх зорилгоор. За гэх мэтчлэн би ихшид авчид туулж бичих шаардлага гарлаа гэж бодъё. Надад 3-аас илүү 6 хэрэгтэй. За нэмхийн тулд энд тухайн төрсөн дээрээ дараад designs-ны энд add chef буюу дүрс нэмэх гэсэн команд байгаа. За би ингээд 3-ыг нэмчлээ. За 3-ыг нэмсэн чинь тухайн бичвэр гүний ус гэсний хойдол буюу хойноос нь цуурч нэмэгдэж байна тийм үү. За тэгэхээр түүнийг урагшаа болон хойшоо зөөх команд мөн designs-ны дотор байдаг. За дээр тухайн төрсөн дээрээ дарна. За from it гэсэн дээр дараад урагшин зөөх боломжтой. За тухайн графика доош нь татаж сонгож өгөх болохоор ингээд маш жижигхэн харагдаад байна тийм харагдцсан хувьд. За энэ толгойн бичвэрийн хэсэг бичвэрийг жаахан жижигрүүлчих. 16 хат болох байх. За болгоё. За дараагийнхаа мэдээллүүдийг бичлээ. За
байгаль орчин буюу амралтанд бас цэвэрлсэн хасыг ашигладаг. За унтны уснаас бусад ахуйн хэрэгцээнд цэвэрлсэн хасыг ашигладаг. Унтны хэрэгцээнд. За энд болохоор шууд болон шууд тусаар холих цэвэр устай холих байдлаар цэвэрлсэн усыг дахин ашигладаг байна. За одоо мөнгө дизайнчны эндээс би бас өнгүүдийг сонгох боломжтой байдаг. За энэ өнгөийг сонгоё. За тэндээс гадна бас юм хэлбэржүүлэлтүүд оруулж байна. 3D, 4D хэлбэржүүлэлтүүдийг за илүү тавгаар илүү харахад эвтэйхэн байдлаар өөрчлөлт тохируулах боломжтой. За энэ цэвэрлсэн ус гэсэн хэсэг бичвэрийг сонгоод би бас бичвэрийн хэмжээг жижигрүүлэх боломжтой байна. За энд хүрээний өнгүүдийг бас би өөрчлөө зөвхөн толгой өнгүүдийг бослох боломжтой байгаа. За ингээд бүдүүрчийг хийж дууслаа. За одоо бүгдээрээ энэ хэсэгт хүснэгт оруулж үзье. За хүснэгт буюу дэлхийн улс ашиглах салбар ямар салбарууд гэдэг вэ гэсэн 4 салбарт за хэдэн хувийг нь ашиглаж байна вэ гэсэн мэдээллийг оруулъя. За энэ эхний 2 нүдийг идэвхжүүлээд нэгтгэлээ. Нэгтгэхдээ маус хоёр дараад merge cells за эсвэл layout цэцний merge cells гэсэн командаар идэвхжүүлнэ. За тухайн 2 нүдийг сонгоогүй тохиолдолд энэ команд идэвхжихгүй гэдгийг сайн санаарай. Дэлхийн ус дахин ашиглах. За дахин ашиглалт юм байна. Ашиглалт. За салбараар. Би дараагийн мөрөндөлгчтэй тав төвчлөөр дараад жижиг явчихна. За цэцэрлэгжүүлэлтэн дээр болохоор 20%-ийг нь ашигладаг байх нь. За дараагийнх нь хөдөө аж ахуй. За газар тариаланд 32%-ийг нь энэ дээр хөв бичээд явъя. Одоо мөр нэмэртэй layout цэцний за энэ хэсгээс мөр нэмж болно. За энэ дээр за тэндээс гадна нэг тав төвчлөөрөө дараад нүд хооронд шилжихээс гадна тав төвчлөөр дээрээ дараад нүд нэмэх боломжтой. За хөв бичгтээ монголоор 9-ийн тоон дээр хөв бичээд байна. За тэгвэл бусад хэрэглээнд дэлхийн цэвэрлсэн усны 26.7%-ийг нь ашигладаг гэсэн үг. За энэ хэсэг бичвэр зэрэгцүүлээгүй буюу зүүн зэрэгцсэн байна. Тэгэхээр дүүр гэж буюу Ctrl G дараа тавина гэсэн тухайн бичвэрийг зэрэгцүүлээ. За ингээд илүү цэгцтэй харагддаг байгаа. За энэ хэсэгт ингээд гарчээ гэдэг үг нь дээшээ доош орсон байна тийм үү. За энэ хүндэсний энэ команд яадаг вэ гэхээр тухайн хаана цэг enter авсан байна. За мөн хаана цэг авсан байна гэсэн эдгээрийг харуулдаг. За enter бол ийм тэмдэглэгээ гарчдаг байна. Цэг байх юм бол space буюу зэ авсан байх юм бол энэ цэг гараад иртээ гэсэн үг. За ингээд тухайн бичвэрүүдийг шахаад за өгнүүдийг бас хэлбэржүүлэх боломжтой байгаа. За би нэг яаж шахаад жижигрүүлж дэлхийн ус ашиглалт гэсэн гарчгаа жижигрүүлээд за энэ хэсгийг бас нэлээд жижигрүүлээ. За цэвэр ус гэсэн үг. За цэвэрлсэн ус. За одоо бүгдээрээ хийсэн зүйлсээ харъя. За энд Word art-ийн хэлбэржүүлэлт, Smart Art, Chart, Table, Style. За Word толгой ус буюу Word Art. За Drop Cap. За энд
нэр text box-ыг ашигласан байгаа. За одоо нэг зураг оруулчихъя. За одоо зураг оруулъя. За болов ингээд тухайн өгүүлбэр тухайн энэ нүүрэндээ дуусч ивэл илүү зөвхөмжтэй байдаг байгаа. За энэ хэсгийг идэвхжүүлээд за энийг буцааж болиулах дараарай. Ctrl Shift 8-ын тоон дээр дарж болно. Эсвэл энэ дээрээ буцаад арчиж болно. За энэ урдаас авах зайг нь эднэрийг илүү шахъя. За урдаас авах зайг page layout-ийн энэ хэсэгт тохируулдаг байгаа. За би энийг ингээд урагшин чахаад. За энийг тийг болгочлаа. За одоо энд зураг оруулъя. Зураг оруулахыг бид нэр мэдж байгаа. Insert in Pictures командаар зураг оруулна. За зураг оруулахдаа ингэж оруулахаас гадна бас интернетээс татсан зургийг шууд бас татаад оруулах боломжтой байдаг. За компьютер дээрээ хадгалж авсан зураг оруулж болно. За энэ тусдаа холбоотой нэг зураг байгаа. За энийг ингээд оруулчихна гэсэн үг. За ингэж арын хуудсанд ингэж оруулсныхаа дараагаар энд за тухайн сурвалж хэмбэ гэдгийг бичээд явна гэсэн. 8-ны А ингээд сурвалж. За зин хэсэг. За очлаарай. За тэгээд мөн утасны дугаар. За хаяг мөн холбоо барих бусад мэдээллүүдээ ингээд бичиж өгнө гэсэн үг. Холбоо барих. За энэ хэсгээ би бас идэвхжүүлээд холбоо барих юм. За энэ хэсгээ би бас идэвхжүүлээд төрөл бүрийн байдлаар хэлбэржүүлэлтэнд оруулах боломжтой. За ингээд бүгдээрээ харъя. За энэ хэсгийг бичвэрийг илүү жижигрүүлээд болов тухайн багамд апплтаагаад өгье. За ингээд миний танилцуулга бэлэн боллоо. Дотор нь бас нэмэлтээр өөр хэд хэдэн зүйлүүдийг оруулж болно. За утсан бүх командуудаа ингээд туршаад үзээрэй. Бүгдэнд нь амжилт хүсье.